Мэддэг 7 сарын 9 тэрээр амар амгалангийн мөн чанарт бүрний уусаж тэрхүү баяр баясгалангийн хязгаараас ч чанагт хадин гарсан. Амар амгалан болоод амар амгалан бус хэмээх хоёрдмол мэдрэмжээс бүрэн ангижирч тэрээр зөвхөн цэвэр ухамсарын гэрэл болон оршисон. Васиста ийхүү үргэлжлүүлжээ. Удалакагийн сэтгэл үнэмлэхгүй амар амгаланд хүрч ямар ч сатаар л хүнийг зовоож чадхааргүй болов. Тэрээр өөрийн мэдлэгийн гэрлийг халахсан мунхгийн харанхуйт зүрх сэтгэлдээ шууд харж өөрт нь дэлгэрсэн мэдлэгийн гэрлээр тэрбүү харанхуйч мөн үлдэн хөөлөв. Дараа нь тэрээр дотоод гэрлээ харлаа. Гэвч тэрхүү гэрэл бүдгэрэх үед тэрээр нойрмолж эхлэв. Гэхдээ тэрээр нойрны тэрхүү дүүнг байдлыг бас арилгаж чадсан. Нойрмог байдлаас гарах үед түүний сэтгэлд олон янзын гэрэлт дүрсүүд урган гарч тэрээр ухамсараа эдгээр үзэгдлээс цэвэрлэв. Үүний дараа тэрээр согцсон хүн мэт асар идэвхгүй байдалд бас орлоо. Тэр энэ идэвхгүй байдлыг ч мөн даван туулсан юм. Үүний дараа түүний сэтгэл өмнө дурдсан бүхнээс өөр нэгэн төлөвт орж амарч байлаа. Энэ төлөвт хэсэг хугацаанд амарсны дараа түүний сэтгэл оршихуун цогц байдлыг мэдрэхээр сэрж түүний дараахан тэрээр цэвэр ухамсарыг мэдрэв. Тэр үеийг хүртэл бусад хүчин зүйлстэй холбоотой байсан энэхүү ухамсар нь шавар ваарн дахь булангартай ус бүрэн ууршиж шавар нь ижил материалаар хийгдсэн ваарныхаа сашгүй нэг хэсэг болдог шиг өөрийн цэвэр ариун хараат бус байдлаа эргүүлэн олж авчээ. Давлгаа далаатай нэгдэн уусаж түүнээс ялгахдахгүй нэгэн цогц болдог шиг ухамсар нь объектив байдлаар орхиж үнэмлэхүй цэвэр ариун байдлаа эргүүлэн олж авав. Удалака гэгэрв. Тэрээр Брахма зэрэг бурхтын хүртдэг дээд амгаланг уусан нэгдэв. Түүний орсон төлөв байдлыг үгээр дүрслэхийн аргагүй. Тэрээр амар амгалангийн далаатай нэгдсэн байлаа. Удалака удалгүй тэрээр хязгааргүй ухамсар дотроос агуу мэрэгдийг харжээ. Удалака бүрэн сэрж гэгэрсэн бөгөөд тэрхүү хязгааргүй ухамсар дотроо бурхад дээд төрөлтнүүдийг олж харсан ч тэдэнд үл автан өөрийн дотоод аниргүй төлөвдөө тогтвон оршсоор байлаа. Тэрээр тэрхүү хязгааргүй амар амгалан төлөвтөө үргэлжлүүлэн оршсоор байв. Тэрээр амьд сэрүүн байхдаа, амьдарч байхдаа чөлөөлөгдсөн төлөв төрсөн. Тэрээр бурхад болон мэрэгдийг харж цаашлаад гурвалсан бурхтыг ч олж харжээ. Тэрээр тэр төлөвөөс ч илүү чанагч давж гарсан. Тэрээр бүр мөсөн амар амгалангийн өөрийнх нь мөн чанар болон хувирсан тул амар амгалангийн ертөнцөөс ч давж гарсан тэр юм. Амар амгалангч амар амгалан бусыг ч мэдэрсэнгүй. Тэрээр цэвэр ухамсар болж хувирав. Үүнийг ганц хоромж чадахгүй мэдэрсэн хүн Деважингийн баяр баясгалагч сонирхоо болдог. Энэ бол дээд төлөв. Энэ бол зориг. Энэ бол мөнхийн орон юм. Үүнд оршин амарсан хүн дахин хизээч төөрөгдөлд орохгүй. Бөгөөд субъект объектийн харилцаанд дахин автахгүй. Тэрээр бүрэн сэргсэн бөгөөд объектив байдал эсвэл үзэл баримтлалын тухай ойлголтыг дахин хизээж сэтгэлдээ хийхгүй. Мэдээж энэ бол ямар нэгэн ололт амжилт биш юм. Удалака сэтгэл зүйн юр бусын хүчнээс сонор сэрэмжтэйгээр зайлсхийж энэ төлөвтөө 6 сар болсон. Мэргэд бурхад хүртэл түүнийг бишрэн шүтэж байв. Түүнийг Деважин залрахыг өрсөн боловч тэр урилгаас татгалзав. Бүх хүсэл тачаалаасаа бүрэн ангижирсан Удалака амьд ахуйдаа чөлөөлөгдсөн мэргэн хүний хувьар хэрэн эсвэлждэг байжээ. Тэрээр ихэвчлэн уулын агууд өдөр сараар бясалган суудаг.
Хэдийгээр бусад үед тэрээр амьдралын эгэл жирийн үйл ажиллагаанд оролцдог байсан ч төгс тэнцвэрт байдлын төлөв төрсөн байсан. Тэр бүх зүйлийг тэгш хараагаар хардаг. Түүний дотоод гэрэл мандахч үгүй, шингэгч үгүйгээр мөнхөд цацран гэрэлтэнэ. Хоёрдмол үзлийн бүхий л сүүдэр бүрмөсөн арилснаар тэрээр махан биеийн хязгаарлагдвал ухамсараас ангижирч өөрийн уг мөн чанар болох туйлын цэвэр оршуудаа уусан амьдарч байлаа. Мэдлэг 7 сарын 10 хэдэн өдрийн турш аажмаар тэрээр өөрийн цэвэр ариун мөн чанартай буюу оршихуйдаа төгс амарлингуй байдалд хүрэв. Намрын сүлжийн тунгалаг тэнгэрт мандах нарны хурд цацраг мэт тэрээр төрөх болон үхэх орчлонгийн хүртнээс гэтэлсэн байлаа. Рамагийн цэвэр оршихуй тухайн асуултад Васиста ийхүү хариулжээ. Материалын ертөнцийн тухай бүхий л ойлголт бүр мөсөн замхарч сэтгэл гүн аниргуудаа уусан замхрах үед ухамсар өөрийнхөө жинхэнэ уг мөн чанараар оршдог. Үүнийг цэвэр оршихуй хэмээн. Объектив зүйлсийн тухай ойлголтоос бүрэн чөлөөлөгдсөн ухамсар нь тусгаарлагдмал байдлаа орхиж өөртөө эргэн уусах нэгдэх үедээ тэрхүү цэвэр оршихуй болон хувирдаг. Гадаад ертөнцийн бодит хийгээд дотоод сэтгэлийн бүхий л үзэгдэл ухамсарт бүрэн уусах тэр цагт ухамсарын цэвэр оршихуй бий болдог билээ. Энэ бол махан биеийн хүлээснээс чөлөөлөгдсөн гэгээрсэн бүхний хүртдэг хамгийн дээд төлөв юм. Энэхүү дээд төлөв нь гүн нойрноос сэрсэн мэд ухамсарын сэргэлтийг мэдэрсэн хүнд гүн бясалгалын төлөв буюу самадид оршигч нэгэнд мөн өөрийнхөө үнэмлэхүй мөн чанарыг танин мэдсэн хүндэл нээгддэг бөгөөд харин мунхаг төөрөгдөлд буй хүн үүнийг мэдрэх боломжгүй юм. Өө Рама гигантэн мэргэд хийгээд 3 бурхад хүртэл энэхүү дээд төлөвт ухамсар тогтун оршдог билээ. Удалака ухамсарын энэхүү хязгааргүй төлөвт хүрч хэсэг хугацаанд ийхүү оршин байв. Цаг хугацаа өнгөрөхөд түүний сэтгэлд энэ биеийг орхий гэх хүсэл аяанда ундран гарчээ. Тэрээр уулын агууд очиж нүдээ хагас анин бадам линхуа суудлаар суув. Тэрээр өсгийгөөрөө шулуун гидсээ дарах зэргээр биеийнхээ 9 үүдийг хаалаа. Тэрээр бүх мэдрэхүйгээ гадаад ертөнцөөс салгаж зүрх сэтгэлийнхээ гүн рүү татан оруулав. Тэр хэлнийхээ үзүүрийг тагнааныхаа уганд зөөлөн нааж эрүүгээ баг зэрэг суллан ангайлгасан байлаа. Түүний дотоод хараа дотгошооч биш, гадагшаач биш, дээшээч биш, доошооч биш, ямар нэгэн материалын зүйлд ч биш, бас хоосон чанарт ч чиглээгүй зөвхөн төвдөө оршив. Тэр зөвхөн цэвэр ухамсарт бүрэн тогтож өөрийн доторх туйлын цэвэр амар амгаланг мэдэрсэн юм. Тэрээр тэрхүү хязгааргүй амар амгалан төлгөөсөж чанагш даван цэвэр оршихуун ухамсарт бүрэн шилжин уусав. Түүний бүхэл оршихуй үнэмлэхүй цэвэр ариун төлөв болон хувирсан байлаа.